Ер нь чамд амралтын өдөр байна уу? Би бас амарч чадахгүй. 20 жилийн түүхийг бол ярил ярахаар байна шүү дээ. Бас ярина. Би төрүүлж ирсэн. Би хийхгүй бол одоо хийн ийх үү? Одоо хамгийн түрүүнд бол гэрээ ер нь бол маш их сайн. Гэр бүлтэй бүх юм диж байгаа болохоор. Ингээд очиж айлынхаа ачааг авна да. Ер нь ялгах шинэ үү? Ялгана. Амарна. Яргал цэнгийн мандан болж байгаа. Яг зуралтай онгоц юм. Вьетнамын данд очсон. Юу? Та бүгдийн мэндийг ирж байна. Өнөөдрийн Солонгосын ямар хот вэ мэдээ? Чамуу хотын Чаншин их сургууль. Чаншин их сургууль дээр одоо ирчээд байна. Энд нийтдээ 70 гаруй Монголын оюутан залуучууд суралцдаг төрөл бүрийн мэргэжлэр тий. Онцгой байдлын болон цагдаагийн одоо чиглэлийн одоо оюутнууд энд цуглдсан байна тий. Анхнаасаа ягаад ч юм онцгой байдлын сургууль гэж бодоод ирсэн. Ороод ирсэн чинь тийчээ одоо байлдааны сөнөөгч онгоц шиг байна. Энэ байлдааны нислэг тэрэг байна. Энэ ард чинь за энэ шахуу бордоо хор гэрбицэд цацсан юм шиг байна тий. Манай онгоцны инженер маань болж байгаа. Энэ онгоцууд ер нь ямар зорилттой яадаг гэдэг вэ? Тэр нь яг одоо нөө нисхэ болсон нөө халагдсан онгоцнууд эдгээр дээр зүгээр практик хийх зорилтоор авчир тавьсан. Ерөнхийдөө. Тэгээ хамгийн цаатлын онгоцыг бол яг үнэндээ би мэдэхгүй. Наваг төгсний дараа авчир тавьсан. Би энэ хоёр дээр л ер нь их практик хийсэн. Тийм үү? Тий. Одоо ингээд дотор нь ороод үү гэж тоопоо. За ер нь тоглолцож байгаа ч үгүй байсан тий. Энэ хоёр маань яг үндийг хэлэхэд ямар ч байсан асахгүй ажиллагаагүй зөвхөн бид нар нөө дотор нь ороод яг ингэж тэгнгээ угшрах, тайлах янз бүрийн тийм практик хийжсэн. За тэгээ иймэрхүү. За энэ онгоцны ус шиг бодлоо. Тэгээ ингээд энэ талаасаа ингээд бүгдээрээ танилцаад явъя. За бид өөрийгөө танилцуулах. Намайг Батбаатарын Баяр Жаргал гэдэг. Би Төв аймгийн 100 цомд очсон. Тэгээд Төв аймгийн аврах гал унтрах 24 дугаар ангид онцгой байдлын галын нөхцөөр авирчлан ажиллаж байгаад тэгээ 2017 онд шалгалт өгж одоо цаавын сургуульд ирсэн байна. Бид сайн байна уу та? Бид өөрийгөө танилцуулах та. Намайг Бацаагийн хамгаалал гэдэг. Өсгөл аймагт харилцан зүүн дэс төрөмж өссөн. 10 жилээ тэндээ дүүргээд тэгээд анх Солонгос дотоод иргэн сургуульд ороод 2/2 хөтөлбөрөөр Солонгост 2019 онд ирсэн. 2019 онд ирээд 22 онд буцаад тэгээд сая өнгөрсөн жил болохоор дотоод иргэн сургуулаа төгсөөд тэгээд мэргэжлээ дэвшлэхгээ сая энэ жил шагшин сургуульд магистраар ирсэн баг. Онцгой одоо шинэ Өсгөл аймгийн Тариалан сумын онцгой байдал үүсч болох чиглэлүүд нь юу гэдэг юм? Галт төмөр үүсч болох тийм галт төмөр ер нь бол манай Өсгөл аймаг ой мод их талтай ойн төмөр гарна. Манай Тариалан болохоор галт төмөр унтрах аврах 44 дугаар анги. Бүр амттай. Тийм онцгой ангитай. Сайн манай Бат татшгоор оролт гэдэг. Тэгээд Орхон аймгийн Жаргаланд сумд төлж ирсэн. Тэгээд 2016 онд дотоод хэргийн их сургуульд эсэж ороод тэгээд 17 онд наашаа бас гэрээ хэлсэн байна. Тэгээд одоо энд бакалавра дүүргээд магистрт дүүргээд докторт тосголцож байгаа. Доктор л болсон тийм. За. Тэгвэл ер нь ингээд би одоо манай онцгой байдлын албачин байгууллагуудаа бас тийм удаагүй шүү дээ тий. 10 20 жил болсон. Яг 2004 онд нэгдсэн нэг хөтөлбөр онцгой байдлын алба гэж. Тэрнээс хойш ингээд хараад байхад бол асар их бүт зохион байгуулалтын хувьд сайжраал чадамж дээшлээд одоо бүр болсон хүчнээ ийм өндөр хөгжсөн улс орнуудад бэлдэж байгаа гэдэг бол бас сайхан сонсогдож байгаа байхгүй. За бид өөрийгөө танилцуулах. Яасан бэ? Намайг Алтан сөхөн мөхөрдөн гэдэг. Сэлэн аймгийн Мандал сумд төрсөн. За. 2014 онд дотоод их сургуулиас сургуульд ирсэн ороод 2017 онд Чаншин их сургуульд ирээд 21 онд төгсөөд 21 оноос 20 төгсчод хаавал төрийн цагдаагийн төрөлцөд Мөрдөн байцаарчаар ажиллаж байгаад сая эргээд магистраар ирж байна.
онцгой оюутнууд бол юмыг маш хурдан сурдаг. Тухайн нөхцөлдөө маш хурдан тас зохицдог. Газар оронтойгоо маш хурдан танилцдаг. Багш нарынхаа үгийг маш сайн биелүүлдэг тийм оюутнуудсаг санагддаг. Жишээ нь Ерөнхийдөө бол солонгос хэл сурах тал дээр илүү тийм бус тулсын оюутнуудаас арай нөгөө парам сайтай, дуудлага сайтай гэж сурдаг юм шиг санагддаг. Орос улс руу байна. За өөр чин Франц улс, Унгар улс руу явж тэр үед явж исэн. Тэгээ бидэд болохоор Солонгос улсыг сонгон шалгаруулалтанд оролцсон наашаа ирж исэн. Яг анх орж явахдаа болохоор яг юу л орж байгаач мэдгүй, онцгой байдлын алба яг ямар байдгийг бас мэдэхгүй байж байгаад онцгой байдлын галын техникийн олон төрлийн спорт гэж байдаг байхгүй. Тэрэнд анх шалгуулад орж исэн байгаа. Тэг яг анх мэдэрж исэн гоё нь гэвэл болохоор анхны дуудлаганд ороод яг тэр тухайн дуудлага өөргөө биелүүлээд буцаад тэр ах нартайгаа машиндаа суугаад буцаад анги руугаа явах тэр мэдрэмж маш гоё. Цонхороо хараад төрсөн нутгийн гудамжаар ингээд галын машинтай яваад ингээд таньдаг хүмүүс харж юмараа л тий. Тэр үед маш их гоё яг мэдрэмж авч ирсэн. Онцгой байдлын албаа гэх юм бол ерөнхийдөө галд явбал гал унтраагаал байж байдаг гэж бодожсэн бол одоо солонгос төрх юм бол гал гэдэг зүйл чинь өөрөө маш том шинжлэх ухаан юм байна. Тэгээ гал яаж гардыг одоо гал гарахад нөгөө нэг анх ямар шалтгаанаас гарснаасаа хамаарат янзаар тархдаг шинжлэх ухааны талаас амар их мэдлэгтэй болсон. Ялангуяа Монгол шиг ингээд нөгөө нэг албан хаагч цөөнтэй тэгээд гал гардаг тоон олон улсад ерөнхийдөө унтраах биш урьдчилан сэргийлэх тал руугаа илүү чиглэж ажиллаж ээж тэгээд нөгөө нэг албан хаагчдын ачаалч гэсэн буурна нөгөө ажиллах нөхцөл ч гэсэн илүү сайн болж ерөнхийдөө иргэдэд аюулгүй байдлыг тэр чиглэлүүгээ хангаж ээж илүү цаашдын ирээдүй хөгжих хандлагатай. Шинэ томилогтод очиж байгаа албаагчид хууль эрх зүйн орчин практик тал дээр ажиллаж үзээгүй тийм хүмүүсийг бол 7 хоног 14 хоног сурвалж багш томилж өгөөд тухайн сурвалж багшийнхаа доор ажил үүргээ гүйцэтгээ явдаг. Тэгээд Монголд ажиллаж байх хугацаанд гэх юм бол тухайн яг нэг Монгол улсынхаа хууль эрх зүй гэдэг юм уу эрүүгийн процесс тэрийг яг энэ чинь байнга үзээд авахгүйгээр энэ чинь нэг солонгос сурч байгаад Монголын хуулийн дээр бууж байгаа учраас тэр нь жоохон хэцүү санагдчихсан. Миний сандагаар гол төлөв Оросд төгсгөл байсан тий урд нь. Тэгээ ер нь дотоод эрхийг сургуул Оросын батлан хамгаалахын яамтай хамтраад ерөөхдөө бол ихэвчлэн Орос барууны орнууд дээрээс нь одоо солонгос центргээд нэмэгдээд ах шиг байна тий. Ерөнхийдөө солонгосын цаадаг байгууллага нь ихэвчлэн гэмтгээс урьдчилан сэргийлэх хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? Тэр тал руугаа ихэвчлэн чиглэсэн мэт. Нийт ч нөгөө юу шүү дээ тий. Гарын огцлээ. Чи бол одоо энийг бол ер нь нисгүүд нисгчгээр биз? Одоо нисэх баха. Тий. За миний өөрийг тавьсан. Нэг Базаргүрийн хайд өгдөг. Улаанбаатар хотод төрж өссөн. Тэгээд манайд л дотоод эргийн сургуульд илсэн ороод 2 дээр нэг 2 хөтөлбөрөөр энэ сургуульд бас дүүргэсэн. Дахиад бас мэргэжлээ дэвшлэхээр магистрийн хөтөлбөрт ирсэн байна. Сайн байна. За сайн байна уу. Намайг Жимбаян Сэрэгчан гэдэг. Доктороо сурах гэдэг энэ сургуульд ирсэн. Одоо доктор төгсөөд одоо бол энэ сургуулийн галын аюулгүй тэнхимийн профессораар ажиллаж байгаа. Манай Монгол оюутнуудыг давхар хариуцдаг юм ажилтай. Тий, багшилж байгаа. Тий, манайх одоо ийм байдлаар бол онцгой байдлын ерөнхий газар, дотоод эрхийн их сургууль, цагдаагийн ерөнхий газар, мөн болгон Баялгийн аймаг болон Ховд аймагтай ингээд хамтар ажиллаж байгаа. Аймагуудаас болохоор 10 жил төгсөж байгаа оюутнуудыг төрөл бүрийн мэргэжлэр авч байгаа. Онцгой байдал болон дотоод эрхс эргийн чиглэлээр болохоор яг энэ нийт шиг адилхан ажиллаж байгаа албаагчд болон тухайн онцгой байдлын сургууль, дотоод эрх сургуулиар сурч байгаа оюутнуудыг бакалавр, магистр, докторийн чиглэлээр ингээд аваад төгсөж байгаа. За намайг Болцайхны Батэрдэн гэдэг. За анх 2013 онд онцгой байдлын их сургуульд ороод тэгээд 16 онд яг энэ Чаншиг сургуулийн анхны 4 оюутан 5 оюутнууд нэг болж ирээд
тэр хугацаанаас хойш бакалаврын сургууль, магистрийн сургуулиуд дүүргээд одоо ер нь докторийн сургуультай бэлтгэх ажил, судалгааныхаа ажлын өрөөнд яваад энэ гэр бүлээрээ амьдарч байгаа. Налагч нь манай онцгойгийн маш том анги нэгтгэж өгдөг баха тий. Онцгой байдлын гадна дээр 28 дугаар анги гэж байгаа. Тэгээд нисэх хүчний яг одоо анги салбар дотоодын нөөц болцоотой тэгж ажиллаж байгаа. Цэргийн анги нар уулуурхаа аврахаа. Тий уулуурхаа аврахаа гэж байгаа. Нэг өөрийгөө танилцуулах. Тамирын мөрөн гэдэг 2017 онд анх Солонгост ирээд тэгээд бакалавра дуусгаад одоо магистр хийж байгаа. Аль нутгийн хөлтэй? Улаанбаатар хаа тий. Ямар хамтлагтай болдгоо? Баггүй тий. Үсгэцэг рок хамтлаг биш үү? Тэгэл Ургуул цаа. Энд сурж байгаа оюутнуудын дунд ер нь урлаг уран сайхан спортын тийм арга хэмжээ ер нь их болох уу? болно. Тийм үү? Саансаа сургуулиас зохиогдож байгаа намрын одоо тийм спорт өдрлөг гэх юм уу? Тийм солонгосчууд тэгээд Монгол хүүхдтэй гадаад хүүхдтэй бүгд нь нийлсэн нэг тийм болно. Дараа нь бид нар өөрсдөө хуваараа зөвхөн монголчуудаараа тийм хийдэг болсон. Одоо болохоор хүнсгтэй явж байгаа. За бид өөрийгөө. За намайг Гişтөржин Ямцсан гэдэг 2014 онд Пүүрэн тун сургуулиуд үргээд 2014 онд хууль сахилгын сургууль руу ороод тэгээ 3 дахь жил дээрээсээ Чаншиг сургуульд гэрээр анх ирж байсан. Гэр орнуудаа явах уу? Жилдээ нэг 3-аас 4 удаа Монгол явна. Мамаа идвүү. Гүүгүй. Гэр чинь оюутан тэр олуудаа явдаг нь яадаг. Тэгээд эхнэр хүүхэд Монгол. За. Тэгээ ээж аваа бас байгаа болохоор тэгээд байнга хийж буцаастай. Энэ үл хавар намартаа бол цаагаар их сайхан юм шиг байна тий. Зундаа бол ер нь болдог. Зундаа жоохон хэцүү. Тэгэхээр нь Монгол руу зогчдоо. Зундаа энд ажиллаа юм. Ааваас амьдралын төлбөр төлбөрөө тийм эхнэр хүүхэдтэй болох тэгээд бас ажиллаа. Одоо яа тий. Ер нь амьдралаа болгож чадчих юм. Ер нь бол яг л таарал. Ер нь амьдралаараа сэтгэл хангалуuna. Ер нь бол хангалаа. Тийм маргааш нөгөөдөр ирээдүг ер нь яаж харж байна? Ирээдүгөө ер нь одоо сургуулаа магистраа дүүргээ шууд онцгой байдалд ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Гур төрсөн ах чинь бас гал. Тийм манай төрсөн ах бас онцгой байдлаар сурч. Аав нь баяртай байз. Энэ талаараа жоохон өөр дотроо их баярлалтай юм шиг. Ээж нь дургүй яхаа. Ээж жоохон эрсдэлтэй л гэдэг. Хүүхдүүдийг одоо эрсдэлтэй хэрэгсээр уурчлаа. Тэр талаараа жоохон дургүй талтай. Ээж нь насаараа аавд нь санаа зовсон бол одоо өршүүлээд хүүхдүүдийн санаа зовх тий. Гэхдээ одоо та нарын гол нь энд сурж байгаа чинь бол тэр осол эндэгдлийг одоо бүхэлд нь одоо урьдчилан сэргийлэл аль болохоор гаргуулгуу байх тэр бүх ухааныг одоо та сурж очиж байгаа шүү дээ тий. Зөв. Амилд. За сайн байна уу. Намайг Эрдэнэ төгсгийн Буу Эрдэнэ гэдэг. Ирээд ер нь 8 дахь жилдээ энэ ажиллаж амьдраад сураад явж байна. Аав манаас хараасаа онцгой байдлын албаных. Тэгээд ер нь бол аавыгаа бас мэрэгжлийг өгүүлж авъя гэж бодоод ийшээ сургууль руу ирэх шийдвэрийг гаргаад тэр нь ингээд суралцаас давхар ингээд суралцаад явж байгаа. За манай гэр бүл дээр нь бол манай удам онцгой байдлын гэлтгээр нь цэргийн албанд ажилладаг ерөөсөө байхгүй. Тэгээ би яагаад онцгой байдлын албыг сонгосон бэ гэхээр би нөгөө 10 жилдээ тийм амар би нөгөө спорт талтай амар сонирхолтой хөгжсөн. Тэгээд нөгөө онцгой байдлаас нөгөө зохион байгуулдаг тийм би сэрэмж гэдэг тийм онцгой байдлын байгууллагад тийм тэмцээн байдаг гэсэн. Тэгээ тэрэнд анх 10 жилээс оролцоод тэгээд тэр нь бол онцгой байдлын талаар айгуу тийм мэдлэгтэй болоод тэр нь онцгой байдлын алба гэдэг чинь гоё юм байна. Анх тэндээс тийм өөр аим тийм сэтгэл аваад айгуу тийм сонирхолтой болсон. Би онцгой байдлыг сонгосон шалтгаан нэг бол манай аав онцгой байдалд бас ажиллаж байгаа тэтгэвртэй суусан. Тэгээ манай ээжийн дүү бас онцгой байдалд ажиллаж байгаа тэтгэвртэй суусан болох. Тэгээд ер нь удмаа заалгаад онцгой байдлынхаа албыг ингээ өргөжүүлж ажиллая гэж бодоод тэгээ 14 оноос хойш ер нь онцгой байдлын сургуулиар ингээ суралцаа авч байгаа. Онцгой байдлын албыг зүгээр яг нэгдүгээрт эр зөргийн алба гэж хэлэх бах. Хоёрдугаарт одоо хамтын ажиллагаа, хамт бие бүрэлдэхүүний хамтын ажиллагаа. Ер нь бол бүхэн багийн ажиллагаа. Тэгээ ганцаараа болохоор гал унтраа нэг жоохгүй, ганцаараа хүн аварна гэж жоохгүй учраас эв найртай, эр зөрөгтэй баг бүрэлдэхүүний тийм тактик ажиллагаа л гэж. Яг ингээ хүн болгон хийгээд байж болдгоо эсвэл чаддгоо тиймэрхүү алба гэж бодож байна. Тэгээд бусад хүчний байгууллагатай харьцуулахад жоохон тийм инэрэнгүү алба юм шиг санагдав. Бусдад ингээд дандаа тусалж дэмжиж хүн хэцүүд нь байн хамт байж идэг болохоор их инэрэнгүү алба гэж боддог. Тэгээд хүмүүс ингээд онцгой байдлын албагч ингээд ямар нэг хүнд нөхцөлд ороод харахаараа ингээд бурхан л намайг аварна гэж хэлсэн бол яг онцгой байдлын хүмүүсийг гарч ирээд авардаг болохоор тэр талаараа илүү гоё санагддаг.
он гараал он эхлээл нэг юунууд аюултай үзэгдлүүд боллоо л да. Тэрийг сонсоод бити иргэсэн хүмүүс амар их байсан. Наанаа сураад байж, наанаа амьдрахт болж байгаа бол амьдраа байж гэсэн. Гэтэ яг нэг хүмүүс яг тэгж би яг тэгж хэлчихсэн бүр яг марч юм шиг. Би сая 100 очоод бүр яг баттгаад ирсэн. Ер нь бол угаасаа ажиллах хэрэгтэй. Бид нэр тэгээд нэг иймэрхүү юмнаас болоод тангаргаар өгсөн сонсох залуучууд ингээд алтан дундаасаа болчих юм бол шинээр элсэж орж байгаа хүмүүс бас яах вэ тий? Одоо хамгийн түрүүнд бол гэрээ ер нь бол маш их сонь. Тэгээ гэр бүл гэх бүх юм дэж байгаа болохоор ерөнхийдөө бол энчээ 1000 утсан ч гэсэн тэгэл нутг руугаа л явнаа л гэсэн бодолтой байдаг. Анх бидэртэй холбогдоход нэг найзгаа тухай бид нар дуусч ярих гэсэн юм аа гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр тэр нь бол нааша энэ хол газар давхиж ирэх одоо гол юу болсон л да миний хувьд бол бид нэг ярих уу тий. За маа найзаг бол инх болт гэдэг. Одоо энэ сургууль бид нартай л яг адилхан 17 онд элсэж орж 5 жил суралцаад төгсөөд явсан. Энэ сургуульд орохоос өмнө нийслэлд гал унтраах ингээд гал сөнөгчөр ажиллаж хагаад тэгээд энэ сургууль дээр суралцаад төгсөж яваад хаавал дүүргийн 14 дугаар гал унтраах ингээд томилогдоод салаан захирагч мэргэжлэр гал унтрааж албуургөө гүйцэтгэж явж хагаад өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сутаа хотод гарсан гал төмрийн улмаас 80 гаруй хүний амьдсыг авраад тэгээ өөрөө бурхны оронд татсан. Тэгээ тэр найзаагаа дурсаад энчээ байдаг бид хэд нь маш өгүүлдэг, дутагддаг. Бидний хувьд бол Монголын ард түмний хувьд ч гэсэн маш том баатар маань тийм найзаагаа дурсах гээд одоо ер нь жилийн олох чинь манайхан тэр найзаараа амар дутдаг. Тэгтээ үргэлж одоо бахархдаг. Иргэн шиг ир хүн байж, өргөсөн тангарахтаа үнэнч байж, ард иргэдийн амнасыг ид хөрөнгийг маш олон одоо гэр бүлийг бүтэн үлдээж чадсан. Бид чинь ахыхаа найзртаа бол их ойр дотно гэдэг юм байна шүү дээ. Байнга ирж очдог, эдэртэйгээ харьцдаг тий. Ер нь эдэр чинь бүгдээрээ ахын оронд ах нар болцсон ах нар юм шүү. Тий. Бид аав ээжээсээ ер нь та нар хэдүүлээ юм бэ? Ах ихээс гурлаа. Гурлаа. Тийм би өөр айлын донд доороо нэг дүүтэй, дээр нэг ахтай. Ер нь ямар шүү ах байсан? Хатуу ширүүн, шаардлага өндөртөө. Эсвэл хайрлал ихрэлээ чихэр өгöd идэг байсан. Ер нь бол одоо ингээд бодоод үзэх юм бол надаа хандаа юу тэр үедээ ингээд надад амар хатуу хандаад байгаа юм шиг санагдал. Яг ч дандаа надаа ингэж ингээл явж явж гэсэн дүүгээ яах гэж тэгж ингээл тиймэрхүү ингээд зүйлүүд амар их байсан боловч одоо бодоход ингээд чинийтлээ. Хамаг мундаг хүн байгаасаа гэдэг. Болоосаа гэдэг. тухайн үйл явдал болдог үед би яг сөүлтэй хэлний бэлтгэлд байсан. Ингээд интернет ороод энэ дээрээ гэсэн чинь мэдээнүүд ингээд гарцсан. Нэг албаагч амаа алдсан гэд. Тэгээд тэднийг харж яагаад ч юм ингээд агаатай ингээд цуг ажиллаж исэн хүн л юм байна гэд. Юусе агаа гэсэн бодол юусе ингээд нэг хөвч байгаагүй. Очоод хүртэл юусе ингээд итгэж өгөхгүй зүгээр л ингээд гаднаас энийгээд ороод ирэх юм шиг. Тэгээд хамгийн их намайг яг ингээд яг энэ бодит байдал шүү гэдэг энд хүрэгжсэн болохоор ингээд зулны өмнө тавьсан зураг нь тэгээд зул нь яг ингээд одоо ингээд байхгүй юм байна гэдэг юм ингээд мэдрэлсэн. Наяад хүний амьнаас аварсан гэдэг утгаараа тэрийг л бодож нэг арай нэг сэтгэлээ тавьшруулдаг. Аав маань өөрөө тэр албанд ажиллаж исэн хүндийг мэднэ.
Манай ээж бас онцгой байдлын байгууллагт ажиллаж байсан. Хавал дүүргийн 14 дугаар анги даагагийн маань ажиллаж байсан тэр ангид дуудлага хүлээн авахчаар ажилладаг байж байгаа. Тэнд ингээд аав ээж хоёр маань танилцаад ингээд агаа гаргачихсан баггүй. Тэгээд аав ээж хоёр хоёулаа ер нь бол гол ингээд юуг нь мэддэг учраас ер нь бол яажсэн. Гэхдээ аав ээж хоёрын хувьд яг ингээд яажсэн ч гэсэн миний хувьд бол тийм байгаа. Анх ингээд өнгөрснөөс нь хойш юу нь бол амар жоохон гомдолтой байсан гэх юм уу. Одоо ингээд би яг хүнд гомдох хэвээр хоёрс ингээд олохгүй ингээд би ч гэсэн хүн ингээд гомдоод ямаар штэ. Тэнгууд яг хүнд гомдох хэвээр мэдгүй. Одоо ингээд тэр олон хүний насыг аврах гад өөрийгөө зас ахтаа гомдох уу. Эсвэл тий ийм тогтолцоог би болгосон. Ийм тогтолцооны юм гажуудалтай энэ улсад гомдох уу. Аав ээж хоёрын тухайд надад яг гүнзгий бол хэлээгүй. Гэхдээ нөгөө мэдээнээс харснаар бол түргэний машин ирэх гэж 30-40 минут болсон ч гэдэм юм уу. Тэгээд тэндээс авч аваад хаав байсан хотын нэг захаас нөгөө зах хүртэл голд нь өөр эмнэлгүүдэд очих боломж байсан ч гэсэн бусад эмнэлгүүд нь хүлээж авдаг. Зөвхөн зэргийн госпиталь хүлээж авдаг гэд хүнд гомдохоо мэдхгүй ингээд гомдлоод тайлж дуусаагүй байдал хүмүүс аль хэдийн мартчихсан байсан. Яагаад ингээд хамгийн ойрхон эмнэлэгт нь ингээд авчиж болдгоо. Эсвэл яагаад тэр гарц замыг ингээд жоохон айтаахнаар шийдээд өгчөж болоогүй юм. Ийм гоё ах нартай болцсон одоо. Энэ одоо ах шиг нь одоо чамайг дарамтлаад байгаа тийм ах байна уу энэ? Аа? Ой чи тэгээс ингэшгээд. Жилээ сая. Ой чи хаагаар яваад байгаа ингээд тэхүү. Ер нь одоо чи эргэд тойрхоос гадна эдгээр бас өвд очдөг баг. Утас юугаар бол байн харцаатай байна шүү дээ. Харцаатай. Тэгээд энэ чи төслийн хэрэгч шүү. Мэдээ яваад ирэж гээд ах нарын дуудсан уу? Тийм тэгээд дуудсан. Тэгтэн амар их баярлж ирсэн. Хүний газар ингээ ганцаараа байгаа эцэг их юм байхгүй. Тийм болохоор ингээд найзууд гэдэг хүмүүс л ингээд хамгийн их ингээд тусдсан болж идэв. Тэр одоо 5 жилийн хугацаанд энэ хүмүүстэй ингээд ямар ингээд гоё 5 жилийг өнгөрүүлсэн бэ гэж амар их одоо амар их тэгж бодогддог. Тэр найзын маань дараагаар бас таад бүгд л мэдж байгаа. Газ дэлбэрээд 3 албаа гэж. Тэгээд тэрний дараа мөн тэр миний март цэлжинд бас нэг албаа гэж. Ингээд онцгой байдлын албаа гэж нар маань маш их эрсдэд ихсэн. Тэгээд энийгээ дагаад одоо бидний хувьд бол ингээд суралцаад явж байгаа. Дүүнрийн хувьд ингээд элсэж орох гэж байгаа ч юм уу. Эсвэл энэ албыг гоё гэд үзсэн хүмүүсийн хувьд бол тэр нэг бас нэг айц болчих вэ.